28 жилийн туршид их болон урсгал засвар хийгдээгүй төв бассейны хувь заяа өнөөдөр яахан тодорхойгүй байна. Багш дасгалжуулагч ажилчдын нийлсэн 48 хүний эрх ашиг бассейны том заалны дээвэр нурснаас болж хөндөгцөөр байгаа юм. Хэдийгээр эдгээр хүмүүсийн эрх ашиг ажлын байрны асуудал хүн дээр тавигдаж байгаа мэт боловч цаана нь усан спорт сонирхогч, хичээллэгч, мэрэгжлийн тамирчдын боломж хаагдж байна гэсэн үг ээ. Усан спорт сургалтын төвөөс мэдээлж байна. 1986 онд үүсгэн байгуулагдсан Усан спорт сургалтын төв нь өдийг хүртэл 28 жил их засвар болон урсгал засварт орж байгаагүй байна. Хичээлэгчид болоод багш ажилчдын эрх ашиг дээврийн таас нуруу унснаас болоод зөрчигдөөд байгаа юм байна. Тийм учраас одоогийн байдлаар Усан спорт сургалтын төвийг яаралтай засварт оруулах буюу үйл ажиллагаагаа нэхлүүлэх шаардлагатай байна. Сард ойролцоогоор давхардаагүй тоогоор байнгын хичээлэгч бол 600 гаруй хичээлдэг байгаа. Тэгээ үүнээс маань болохоор бид нар болохоор орлогоороо санхүүждэг, цалингаа тавьдаг, усны мөнгөө халаалтаа өөрсдөө хийдэг. Одоо энэ бассейн маань ингээд ажиллахгүй байгаа нөхцөлд бол бид нар ингээд сул зохисолт хийцэн байгаа. Өнөөдрийн байдлаар их засвар ороогүй ч гэсэн нэг тулгамцсан асуудал нь агааржуулалтын системийн доголдол байна. Урд урдын захирлууд агааржуулалтын системийг гүйцэд ажилуулдаггүй байснаас үүдэн дээврийн төмөр нурсан хэмээн багш дасгалжуулагчид тайлбарлаж байгаа юм. Гэхдээ ганц дээврийн төмөр унахад бүхий л үйл ажиллагааг нь зогсоосон болохоор улсын нэр дээр байдаг ч гэсэн Усан спорт сургалтын төвийнхэн өөрсдийн орлогоороо цалинждаг болохыг сануулж байгаа юм аа. Энийний цаана одоо хичээллэгчдийн эрх ашиг одоо энэ ч одоо 6-аас одоо 80 настай хөгшчүүл хүртэл хичээлж байгаа юм чи. Тийм учраас энийг одоо яаралтай одоо шийдэх хэрэгтэй байх гэж бодож байна. Хичээллэгчдээ мөнгө төгрөгийг аваад үнэхээр сургалт үйл ажиллагаа жигдрээ явж хат гів ингээ огцом зогсолт хийдэг бол жоох дургуул. Байнгын хичээл явдаг. Үүнээс гадна секц дугууланд 40 гаруй тамирчид байгаа. Тэд нар маань өөрсдөө ингээд тэмцээн уралдаанд бэлтгэгдэж ингээд тэмцээнд ингээд сая явах байсан бас амжилтгүй болсон. Усан спортын хөгжилт маань ч энэ бас айгүй сөргөөр нөлөөлж байгаа л да. Нийслэлийн мэрэгжлийн элтийн газраас 7 баалын газар хөдлөлтөнд тэсвэргүй, барилгын чанар муудсан, мөн цаашид үйл ажиллагааг нь явуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан хэмээн Усан спорт сургалтын төвийн захирал бидэнд мэдээллээ. Үнэхээр л тааснаас нь дусаал гоожсон, ханан чийг дан эмтэрч унсан, будагнууд нь халцарсан, зэвэрч эвдэрсэн зүйл олонтой бассейны засварын талаар холбогдох албан тушаалтан дарга нарт албан бичиг хүргүүлсэн ч өдийг хүртэл хариу өгөхгүй байгаа нь хөгцөрсөн ийм байдалд хүргэсэн байна.